Hello guys. Blue Lock дуртай хүүхэд залуусаа 99 channel-ийн цоо ширмжлэг 5-тай морилцгоо. Бид хамгийн эсвэл манай Blue Lock-ийн залуус Нигериагийн өөдөөс тоглож 4-0-ийн харьцаатаагаар яснаг мэдэж байгаа. За яг тэрхүү 4-0 болсон тоглолтын дараа юу болж өндөрлсөн талаар энэ удаагийн бичлэгээ эхлүүлэе гэж бодлоо. Нигериагийн баг харамсалтайгаар 4-0-оор ялагдсан ч гэсэн Исагитай таарсантай баярлаад ингээ миний эгог сэрэж өгсөнд баярлаа. Тэгээд нэг өдөр ингээ чамтай дараа чамааг ингээ гүйцэх болно гэсэн байдалтай ерөөдөө ад жаргалтай дуусч байгаа энэ тоглолт. Харин тэдний сайхан нөхөрлөлийг одоо Германы зочид буудлаас ингээ go коло барьцгаад ингээ уурлаа сууж байгаа хүнийг Кайзер гэдгээ. Чи одоо юундаа энийгээд байгаа юм бэ ёо чи гэсэн байдалтай ингээ муухаараа сууж ядгийн. Харин яг тэрхүү одоо байдлыг мөн ингээ Токиогийн хаа нэгтээ Итоши сая харчингуудаа та нар мос сугууд 8-0-оор ялж болох л байлаа шүү дээ. Ингээд ёо та нар өстө бойлмол ухааны ингээд харцсан юм харалтаа энэ одоо юу гэдэж байгаа юм бэ заа яах. За манай хэд ингээд солиорол явж байгаа хооронд болохоор одоо Францын шигшээ багийн залуус одоо бэлтгэлээ хийж яадаг. Энэ дотор Локи байгаа. Тэгээд нэг жижигхэн гай чи ингээд тэгэл энэ нэг жижигхэн гай байгаа. Тэгээ одоо хамгийн том одоо дайснер дээр нэг болох ингээд Хьюго гэсэн шин дүртэй бид нар танилцсанаа. За энэ ч яах вэ гэсэн нөгөө талд бүр амар солиот юм болоод байна л та. Нөгөө мө Японы хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байгаа да. Тэр бүр яг эгогийн санааг дуурайгаад 300 ингээд бацаануудыг цуглуулангуудаа тэндээс ингээд хоёрыг одоо андер 20 Японы одоо шигшээгийн сэлгээнд оруулнаа гэдэг ингээд баахан хүүхдүүд авчирсан байж идэг. Тэр дунд нөгөө нэг Блулоки хамгийн ихний үе дээр нусаа хацартаа наагаад гардаг Кира урт байгаа. За энэ бүдүү нөхөр бүр яг эго гэхдээ жоохон бүдүү уйлбарна. Ингээд миний ингээд авиасын ундаргуудаа та нарыг одоо Блулокийг сөнөөх төсөлд өрж байна гэдэг нэг сэнэ сайд бими гээд нэр мэр өгчээ. Тэгээд хаалга маалга онгоол гэдэг нэг газар руу орох л байлаа гэдэг. Нэ Кира гай бүр дүрдээ арцаа нөгөө өрөө гүүж бөгөөд ёо энийг харахаар ичхт инээ дүрээд ах юм аа. Тэгээ би яг одоо энэ гаюудад тохирох дуу олчлоо л да. Нэг та нар тэр Нью-Йорк Никсийг үзсэн бол Спурсийн талбайд ямар дуугаар өгч авсан тэр дуугаар өгч авцгаая. За тэгэл хоо минут гүйсээр хагаад нөгөө өрөөндөө орсон чинь нөгөө нэг өрөөнд дотор нааги сууж байгаа юм чинь те мэдээж мануу буцаад Блулоктой орох гээд үгүй Блулокийг сүрүүлэх гээд энд ирсэн байгаа тодорхой. Нөгөө нэг гаюуд чинь тэгэл ой нааги энд юу хийж байгаа юм бэ яаж энд байгаа бэ ухааны мэрэл гайхаад. За яг тэгээд энэ эдийн нэг харилцан яриандууд одоо яг нэг одоо чухал зүйл гэвэл энэ нааги тэгээд энэ Кира хоёр хоёулаа Исаги дургу хоёулаа тэгээд Исагиг одоо буулгаж авъя гэсэн зорилго нь одоо нэг болж таарж байгаа юм л та. Одоо тэр л одоо хамгийн чухал хэсэг гэж үзье. За тэгэл нөхдүүд ингээ хувцас солио байжсэн чи бүдүү нөхөр дэлгэцээр гарч ирэнгүүтээ одоо нэг тийм шувууны тоор гэдэг одоо тэмцээний дүрмийг тайлбарладаг л да. За энд ирсэн 300 гаядаг ингээд 13.1-ийг өрөөнд оруулсан. Явж та 313 тавахарч үрэх үйлүү. За биний бодоодох юм. Яг үндэ хүрдгүн байна. За тэр чавх нэг чухал бишээ гайс. Одоо 13 гай байгаа. Тэр 13 гаяас 2 нь ингээ шувуу болоод үлдсэн тор болно. Тэгээд одоо энэ гадуур нь тойрж байгаа 11-ийн тор хоорондоо гээ бөмбөгийг дамжуулж явах үеэр 2 шувуу болохоор тэдний бөмбөгийг ингээд дундаас нь таслаад булаах гэж оролдох байхгүй юу? За хэрвээ торнууд 2 минут 16 секунд одоо тэр бөмбөгөө алдахгүй хоорондоо дамжуулчвал дараагийн одоо 2 шувуу сонгогдно. Харин одоо тэр шувуу болсон 2 хүн бөмбөгийг нь булаач чадвал тэр 2 хүн дараагийн шатаар урагшлана. Ийхүү нийт одоо 3 хос буюу нийт 6 хүн л одоо нэг өрөөнөөс гарах юм байлээ дараагийн шатанд орно гэсэн үг. Тэгээд яг одоо нэг сонин зүйл нь болохоор одоо нэг нь шувуугаар сонгогдоод тэр хүн болохоор өөрийнхөө найзыг сонгох юм байлээ л дээ. Одоо цуг шувуу болох хүн ээ. За угаасаа л тэгээ шувуу болох хүн ойлгомжтой шүү дээ. Наагийг шувуу болгосон чинь нааги болохоор нөгөө Кира гайыг одоо найзаараа сонгоод одоо энэ хоёр болохоор бусдаасаа бөмбөгөө булгаад дараагийн шатанд одоо орох тэмцэлтэй ингээд хийж эхэлж байгаа. За харин Блулоктор юу болж байгааг гэвэл Исаги маань тоглолтын дараа ингээд одоо хувь цалах өрөөндөө орж ирээд амарч явах үеэр эго орж ирэнгүүтээ хоёулаа ингээд жоохон ярилцъя гэж хэлдэг. Тэгээд Исагийг нөгөө Блулокийн дээвэрлээ аваад гардаг л да. Тэр нөгөө айгүй гоё үзэмжтэй газар байдаг. За тэгээ энэ хоёрын ярьсан зүйл гэвэл юу зүгээр бүтэн ном болон заяа. Тиймээс би та нарт зүгээр нэг тийм чухал хэсгүүдийг ингээд товчлоо аваад ирье. За Исагийн мэдээж өмнөх тоглолтоор өөрийнхөө сурсан зүйлийг ингээд одоо эго тайлбарлаж өгч байгаа байхгүй юу? За ингээ хоёр төрлийн ингээ хөл бөмбөг тоглогч байдаг л та. Ингээд нэг нь болохоор ингээд гоц авьяастай хүмүүс, нөгөөх нь ингээд лернер буюу суралцагчид. Тэгээд энэ хоёр зүйл болохоор нэг нь нэгнээсээ илүү өссөн юм огтхонч байхгүй. Харин энэ хоёрын балансыг ингээд одоо тэнцүү байлгаж чадвал хүн хичнээн ч одоо хамаагүй их хэмжээгээр ингээ ахих боломжтой гэдгийг одоо Исаги тайлбарлаж өгж байгаа. Тэгээ яалчгүй л одоо энэ Японы шилдэг залуучууд энэ Блулокт ирсэн болохоор би одоо энэ Блулокоос илүү их ингээ суралцмаар байна гэсэн одоо чин хүслээ одоо Исаги хэлж байгаа. За ийхүү хүслийн сонссон эго болохоор айгүй чимээгүй зогсож хагаад одоо нэг хочин зүйл асуудаг л да. Чи хөл бөмбөгийн бурхан байдаг гэдэгт итгэдэггүй гэдгийг.
Исаги ч гэсэн гайхдаг л да. Та тийм Зико болон Марадона шиг хүмүүсийг одоо ярьж гинөө гэж тодруулж асууна. Үгүй ээ, би тийм зүйл яриаггүй байна. Тиймэрхүү одоо хизээч шинжлэх ухаанаар тайлбарлаж болохгүй бит бус зүйлийн талаар ярьж гинэ гэдгийг. Исаги мэж жоохон гайхшралт ороо зогсчдөг л да. Тэгээ үргэлж тийм логик шинэлэг санаа ярьдаг эго шиг хүн гэдэг нэг сонирн бурхны талаар яриад байгаа нь одоо жоохон итгэл дөрүүлж өгөхгүй байгаа гэж гэх юм уу, нэг тиймэрхүү байдалд орсон байдгийг. За яг эгогийн тайлбарлаж байгааг болохоор одоо маш их ингээ хичээл зүтгэлийн үр дүнд хүний бие болон сэтгэл нэг болсноор ингээд тухайн одоо моментийн аз орчин юу л гэдгийг бүхий л өөрийн талд эргэх одоо тийм нэг одоо явц сэтгэлтэй одоо энэ бурхны талаар яриад байгаа. Тэгээд эго өөрөө өмнө нь тоглохч байхдаа нэг удаа тэр зүйлийг мэдэрчээсэн гинэ одоо яг зурган дээр байгаа шиг одоо бүхий л зүйл өөрийнхөө талд эргэцсэн байгаа. Тэгээд энэ зүйлийг одоо 7 минутын турш мэдэрсэн заяа. Тэрнээс хойш бүр хизээч энэ зүйлийг мэдрээгүй одоо тэр бурхныг өөрийн талд оруулаад байгаа юм байна. Яг тэгж л одоо ойлгох боломжтой байна л да. Одоо энэ at this point. Одоо энэ эгогийн яриад байгаа зүйл одоо өмнө нь одоо манай залуус зааж исэн одоо бусад онолгоодаас нь юугаараа ялгаатай бэ гэж одоо Исаги асуудаг байхгүй юу? Тэрхүү онолгод нь болохоор яг л тэр 7 минутыг мэдрэхийн турш ингээд багаагаар ингээд бүтээж байгаа өөрийнх нь туршилтууд юм гинэлтэй ер нь эгогийн хувьд. За тэгэхээр Исаги ёо чи хөл бөмбөгийн бурханд итгэдэг үү гэж ахаад асуунаа. Хэрвээ үнэхээр тийм бурхнаас гараад байгаа юм шиг хүнд харагдахгүй ч байдаг бол би одоо бурхан байгаа гэж итгэнэ гэж Исаги хариулдаг. Ягаад гэвэл одоо энэ манай Исаги чи Андер 20-той тоглож байгаад мөн одоо тэр Нео Эгоистлигийн одоо сүүлийн моментуудад дандаа бөмбөг өөр төр нэрээдсэн да. Тимээс бурхан миний талд байгаа гэдгийг одоо иргэд эгод итгүүлж өгч чаддгаа гэж одоо би эндээс ойлгож байгаа. Эгоч тэгээд тийм үү. За гэсэн байдалтай хүлээж авдаг. Тэгэд хэлсэг чимээгөө зогсчод Исагимар гинт асуудаг л да. Одоо эго сан та ингэж хөлбөмбөгчин байхдаа ямархуу тоглож байсан юм бэ гэдгийг. Эго айгүй дурамчхан ингэж нуруугаа харуулаа явж байхдаа би яг л чамтай адилхан тийм мөрөөдөгч шинийг санаачлагч байсан гэж хэлдэг. Гэхдээ хөлбөмбөгийн бурхан агш надтай уулзаагүй. Тимээс би хөлбөмбөг тоглохоо болсон гэж эго хамгийн сүүлд нь хэлдэг. За тэгэл нэг уртаар амьсгаа авчаал за хоёлаа ингэ буцъя гэтэл араас нь Исаги ингэ дуудаж байгаа байхгүй юу? Би өөрийн биеэр тэр хөлбөмбөгийн бурхантай ч уулзах болно. Тэгээд таны мөрөөдлийг биелүүлж өгнө гэж одоо Исаги дог хэлж яхад тэр хойгор нь од мод хараад кино тэр that's paid actor guys. That's actually paid actor. За тэр жаах. Тэгээд энэ одоо сүүлд одоо эгогийн хэлж байгаа үгийг бодвол ингээд үнэхээр өөрийнхөө мөрөөдлийг ингээд Исаги яочи даатаж байгаа юм шиг харагддаг л да. За тэгээ маргааш өдөр нь болсон байдаг л да. Андер 20-ын дэлхийн аварга дээр групп стейж дээрээ Франц, Англи хоёр хоорондоо тоглож байдаг. За ерөнхийдөө тоглож байдаг гэхээсээ илүү тоглолт нь дууссан байдаг л да. Жулиан Локи хамгийн сүүлийн голыг оруулснаар 2-1 харьцаад Франц одоо Англиг ялснаар одоо хэсэгтэйгээ Японтой тэнцүү 3-3 оноотой болж байгаа. Нөгөө талаас Герман бүр амар тоглож байдаг л да. Нөгөө Кайзер чин бүр хайтрик хийнгүүтээ 3-0-оор Коста Рикаг хожоод группийнхээ 1-р хэсэгт явж байдаг. За яг энэ групп хууралтын талаар мэдэхгүй байвал ерөнхийдөө бол энэ 16 групп байгаа. Энэ групп болгоноос 2 одоо шилдэг баг нь хамгийн оноо цогцолсон баг нь гарна гэсэн үг. Ингэснээр шилдэг 32 тодорж ээж тэндээс 16 8 4 2 гэдэг одоо пенальти шатнд гарах юм. За яг энэ талаар яриад манай залуус одоо Кайзерийн тоглолтыг үзэл сууж яадаг л да. Нэгэл хөөрхөн нэгнээрээ жоок хийгээл байж. Тэгээ Исаги маань явж байгаад 0-2-өнд Ринтэй таардаг л да. Тэгээд Рини Исагид хэлдэг зүйл нь болохоор чамд ч одоо хөлбөмбөг хөгжилтэй л ахал та тий одоо хүн болгоны ингээд мэддэг супер од олчлоо шүү дээ гэдгийг. Исаги тэрийн сосгоодоо тийм ээ надад хөлбөмбөг хөгжилтэй байдаг. Тэгээ яасан чи одоо атаархаад байгаа мó гэж Ринд буцааж хэлнэ л дээ. Үгүй ээ зүгээр л одоо байгаа бүх зүйлдээ битгий сэтгэл хангалуун болоорой. Одоо энэ өлсгөлн чигээрээ байгаарэ гэж одоо нэг зүйлийг Рин Исагид хандаж хэлдэг. Зоригдоо Рини хэлэх гээд байгаа зүйл болохоор намайг тэ Итоши Сая буюу ахыгаа буулгаж авах хүртэл чи ингээд миний өрсөлдөгч хэвээр байгаарэ гэж одоо тийм л утгатай зүйл хэлж байгаа юм л та. Яг тэрхүү үгийг бодонгуудаа ингээд Исаги 0-доо ингээд ганцаараа жоохон бодлогошроод ингээд суун л та. Яг энэ нөхцөл болохоор манай Исаги бүр айгүй тийм их прешүрийг дарамтыг мэдрээд байгаа байхгүй юу? Одоо Рини өрсөлдөгч ингээд болцсон. Дээрэс нь эгогийн мөрөөдлийг биелүүлнэгээ хэлсэн те. Одоо дэлхийн хамгийн шилдэг байх нь одоо хичнээн их одоо өөрт нь айцтай вэ гэдгийг одоо анх удаа энд мэдэрч байгаа гэх юм уу? Гэхдээ юу гэж ийм хэн мэдрэмжэд ингээд буугаад өчгөө те. Манай Исаги те чи өөртөө итгэлтэй вэ Исаги чи чаднаа гэсээр Францын эсрэг Японы Андер 20-ын тоглолт руу ингээд одоо тийм хонглоор ингээд гараад явж ядгийн. За ийхүү одоо А группийн хамгийн хүчтэй хоёр баг буюу Япон болон ингээд Францын тоглолт эхлэхэд бэлэн болж байгаа байхгүй юу? За ингээд гараа болон довтлохооны бүрэлдэхүүнийг ингээд харуулвал Францын зүгээс 4-5-1 гэсэн байдлалтай харин Японы зүгээс 3-5-2 гэсэн байралтай байгаа. Тэр үеэр мэдээж гол дөрүүд болох Жулиан Локи болон Исаги хоёр нэгэнтэйгээ минь дус мэдээл зөрнө. Нөгөө тал ч гэсэн Баачира Чарльз хоёр ерөөсө чимээгүй байдаг. Өнөөдрөөс та чамаар шал арчнаа гэдэг. За тэгээ олон зүйлд нуршаад яах вэ шууд тоглолтондоо орцгой бөмбөг Францын талаас гарч байгаа юм байлээ.
За энэхүү Францын гаргасан бомбог Хьюго гэх залуу дээр ирсэн байна. Тэгээд ганцхан команд өгөнгүүтээ баг нь тэр чигээрэл урагшааг үүгээд эхэлдэг одоо бөмбөгөө хойноо үлдээгээд Хьюготой зөв үлдээж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд багийнхнаагаа араас гүйж эхлэхдээ амар амархан Исаги Рин хоёрыг даваад бүр зүгээр дараал гарчна. За энэхүү хамгаалах үүрэг Хьори дээр ирэх боловч айгүй олуулаад довтлоод байгаа болохоор яг айл талаач хамгаалахаа Хьори мэдхээ байдаг л да. Исаги маань ч гэсэн энэ Хьюго гэх залуугийн араас нилээн гүнэ. Гэтэл Хьюго өөр дөрөв бөмбөгийг тогтоодгүй шууд бүр хоёр хамгаалагчийн цаана байгаа одоо Локи руу дамжуулна. Мэдээж манай хагас хамгаалтын 3 Локиг блоклох гээд урд нь орчсон байна л даа гүн. Даанч тос бөмбөг Локи дөрөш жоохон наан явж байгаа Чарльз дээр ирсэн юм байлээ. Чарльз шууд нөгөө бөмбөгийн Локиг баруун талаар давуулаад гараа явцдаг. За энэхүү ямар ч хамгаалалтгүй үлдсэн гээд газар Чарльз ганцаараа гарч ирэнгүүтээ боломж олдсон дээр шууд одоо манай хаалга руу цогч байгаа. Бараг одоо шүгэл дуурайд минут хэртэй болов юу гүү юу ингээд Франц ихнийг олоо авч ийна бүр зүгээр шууд орж ирэл хийчлээ. Тэгэд хамгийн эвгүй нь Хьюго бүр ямар ч тийм пейс одоо экспрессион байхгүй заяа энэ угаасаа л хувь тавилангаараа болох зүйл гэсэн шиг юм царай гаргачаад нэг эвгүй нөхөр байгаа лээ. За энэхүү Францын гайхалтай давталгааг Чарльзын цогцолтоор дууссанаар онооны харьцаа 1-0 болж ийн л да. За тэгэл манай сая одоо бөмбөг алдсан хагас хамгаалтын мета вишнтэй 3-чинтэй юу болоод өнгөрчихв. Ерөөсөө ийм зүйл ингээд тооцолт байх ёсгүй боломжгүй зүйл болчлоо гэж одоо нэгэнтэйгээ ярилцаа зогсож байгаа нь тодорхой. Ерөнхийдөө энэ Локигоор тэргүүлсэн Францын баг хичнээн өндөр түвшний баг гэдэг нь энд харагдаад байгаа байхгүй юу? Харин тэрхүү Рио гарч ирэнгүүтээ залуусаа ерөөсөө тэгж хэтрүүлж бодохоо болио. Сая айлын зүгээр бэлдсэн те гинтийн тактикэд л зүгээр өртчлөө. Одоо зүгээр чийлрээл сайхан боцоогоо тариуд давталгаандаа орцгоё гэсэн үгийг багийнхандаа хэлдэг. Дүүний үгийг ч гэсэн Исаги дэмжээ хажуураас нь гарч ирдэг л дээ те. Хэдүүлээ зүгээр өөрсдөө тоглодог хөлбөмбөгийг тоглоход хангалттай. Энэ л бидний одоо эгоистик сэрэж өгнө гэсэн сонин юм яриа л байна. За тэр ч яг бүгдээрээ сөрөг давталгаандаа оршихгүй бол энэ ч бүр нуршаал байна. За яг бөмбөг гарснаас эхлүүлээд төв хэсэгт болохоор одоо Рин Исаги хоёр айгүй гоё хослыг үзүүлээд урагшаага гүйжээдэг л да. Рин дээр бөмбөг ирэх үед Чарльз хамгаалах боловч түүний өөдөөс ахин нэг хамгаалагч гарч ирснээр Рин өөр дөрөө бөмбөгийг тогтоож чадахгүй болно. Түүнийг уг нь буцаагаад Исаги руу явуулах юм болов гэж бодож байсан боловч баруун жигүүрийн чигүүрээ рүү явуулсан байдаг. Чигүүрийн мэдээж дөрөв асар хурдан ашиглаад одоо хамгаалагчийг илүү гарч ирэнгүүтээ бөмбөгийг төв рүү буцаагаад зогтөг. Тус явуулсан бөмбөг болохоор Рио дээр ирж байдаг л да. Хамгаалагч болохоор тэр бөмбөгийг Рио шууд цогцох болов гэж боддгийн. Гэхдээ Рио нөгөө хуулбарлах арга ашиглаад Конигава болонгуудаа мөргөж тэр дамжуулалтаа Исаги руу явуулдаг. За энэхүү 16-гийн шугамны гадна Исагид маш гоё боломж олох боловч түүнийг одоо хамгаалах гэж Хьюго гарч ирнэ. Тэгээд одоо энэ Франц, Японы тоглолт ихснээс хойш яг иймэрхүү яг рав зургаараа ингээ гарч ирсэн одоо Булилокийн зураг аягүй гоё яригдж байгаас энэ хата. За энэхүү одоо Хьюго Исагитэй бөмбөглөө тэмцэлд орно. Хьюго ч гэсэн Исагиг чи үнэхээр сайн багтаамаа гэж одоо Булилокийн ерөөдөө магтаж өгдөг л дөө. Гэхдээ байна. Чиний тэр нэг агаартай цогцлог техник үлээ. Тэр зөвхөн хамгаалагчаас жоохон зайтай үед л ажилдаг үстэй. Ийм нөхцөлд чамтай зүгээр л ингээд тулаа зогсчих үед чи ерөөсөө ингээд тэ цогох боломж гарч ирэхгүй. Чиний зэвсгийг би логикоор дарж чаднаа гэж одоо Хьюго Исагид хэлдэг. Ерөнхийдөө одоо Исагигийн өмнөх тоглолтуудын одоо анализ дээр тулгуурлан толгой дотроо симуляц явуулангуудаа одоо цогох боломжгүй нөхцөлийг ингээд Хьюго бүрдүүлсэн байгаа байхгүй юу? За энэхүү Исаги маань хэцүү байдалд орж одоо хажуудалтын хоёр хүн рүүгээ дамжуулахаас өөр аргагүй болдог л доо. Даанч Исагиг одоо хэцүү байдлаас багийнхаа хүмүүст дамжуулна гэдгийг аль хэдийн уншчихсан тэдний одоо багийн хүмүүсийг одоо аль хэдийн хамгаалагчаар тааж яадаг. Исаги энэхүү одоо өөрөө Хьюгогийн эсрэг одоо хамгаалтын давж гараад тэнцэх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Даанч бүр ямар ч шанс байдгүй чи одоо 8-2 байхад л тохирно гэд Хьюго одоо Исагигаас бөмбөгийн амархан булаагаа аваа явцдаг. Тэгээд энэ Хьюгогийн Исагигаас байн асуугаад байдаг нэг зүйл нь болохоор чи хувь тавиланд итгэдэггүй гэдэг байхгүй юу? За ерөөдөө энэ Хьюгогийн ярих гээд байгаа зүйл болохоор одоо бидний өмнө ярьсан эгогийн хэлжсэн тэр нэг одоо сүнслэх хүчтэй нэг бурхан гэж байдаг гэсэн одоо үзлийн яг эсрэг нь заяа. Ерөөдөө энэ хувь тавилангийн логикийн хүчээр юу ч одоо тийм даван дийлж болно гэсэн үзэл баримтлалыг одоо Хьюго эрхэмлдэм байлээ. За энэхүү Исагигаас сулгаасан бөмбөгөө авч явсаар одоо Хьюго шууд Локи руу дамжуулдаг л даа ас холын пас явуулдیں۔ Тэгтэл Локи дээр иржсэн пасыг болохоор манай Нико орж ирэнгүүтээ таслаа авчдаг л да. Ерөнхийдөө бол Исагиг бөмбөгөө алдах үед л одоо хамгийн амар аюултай хүн дээр нэрж хамгаалж байсан. Тэр нь болохоор Локи яж дараад бөмбөгийн урдуур нь орж хамгаалж байгаа тэр юм байлээ. Ерөнхийдөө л одоо Булилокиос манай Исагиг цохиж чадахгүй болсон нөхцөлд ерөнхийдөө бүхий л тактика ингээ өөрчлөх ёстой болчихж байгаа байхгүй юу? Тиймээс хувийн чадвар хамгийн сайтай хүн болох Баачирад бөмбөгөө явуулдаг. Гэхдээ Баачирийн өдөөс энэхүү Камус гэх одоо Франц залуу гарч ирсэн байдаг л да. Уг нь нэг эсрэг нэг тоглолт дээр бүр манай хамгийн сайн хүн байтал энэ Камус бүр яагаад салахгүй бүр темпэнд нь тааруулаад хамгаалаад байдаг. Ерөнхийдөө бол зөвхөн одоо энэ Баачирад зориулж бэлтгэлээ ингэж хийж ирсэн мэтэл байдгийн.
За ингээл Баачираа хүртэл бүтэхгүй болонгуудаа баруун жигүүрийн чигээр рүү бөмбөгөө дамжуулнаа. Мэдээж манай өгийн хамгийн хурдан тоглогчтэй баруун жигээрээр туугаа явчих болов гэсэн чинь түүний хажуугаар өөр нэг залуу гараад ирнэ. За энэ залууг болохоор Лейден гэж байгаа гэхдээ энэ зүүн уншаад байгаагүй. Зүгээр Лей гэдэг дуудчих нэ Black guy байна. За нэ Лей guy бол бүр яг манай чигээртэй адилхан асар хурдан заяа. Ерөнхийдөө чигийг хамгаалттай аачих хэмжээний хүн байгаад байгаа. За одоо л манай Исаги яг юу болоод байгааг ингээд нэг ойлгож эхэлж байгаа юм шиг байна л та. Ингээ Францын хийсэн зүйл нь одоо манай Буллокийн залуусын хувь хүндээ тулгуурлах чадвар дээр ингээд илүү суурилж өгсөн одоо нэг нэгээр нь авцсан байгаа гэж одоо ер нь ойлгож болно. За энэгээр одоо Хьюго бидэнд одоо өөрийнхөө онлыг яг юу гэдгийг одоо бүтнээр нь тайлбарж өгдөг л дөө. За одоо тэгээд чиний миний ингээд хувь тавилан гэдэг зүйл одоо тэрхүү ийхийн тохиромжтой байдал гэдэг зүйлээс хамаардаг юм байна л та. Ерөнхийдөө л одоо биеийн одоо байдал, зан чанар, авиас гих зүйлс бүгдээрээ одоо тэ төрх мөчөөс дагуулад ингээд үүсэж эхэлдэг. Ерөнхийдөө л Хьюгогийн хэлээд байгаа хамгийн том санаа болохоор хүмүүс тэгш биш ээ. Гэхдээ одоо бүхий л амьд биетүүд одоо өөрийн гэсэн тохирсон амьдралын хэлбэртэй байдаг юм байна л да. За жишээлбэл одоо морь хурдангүйдэг, загас сэлдэг, одоо шувуу нисдэг одоо бүгдээрээ одоо нэгнийхээ нөхөж чадахгүй зүйлийг хийгээд байгаа та. Гэхдээ энэ амьтадтай харьцуулбал хүн ерөөсөө тийм байгалаараа биш гин л дээ. За яагаад байгалаараа биш байгаад байна вэ гэвэл хүн ерөөсөө тийм одоо хүрхийн аргагүй зүйлийг мөрөөддөг гин. За тэгэл нөгөө нэг тэрхүү утгагүй мөрөөдлөөсөө болонгуудаа дандаа тийм зөрчил гардаг тэ одоо ямар нэгэн хүн гонигтай үлддэг гэд ямар нэгэн юу ч байж болно шүү дээ одоо дайн тулаач юм уу юу гэдгийг. Гэхдээ яг энэ үгээр болохоор тэг хүн мөрөөдөж болохгүй гэсэн үгийг бол ерөөсөө хэлээг байхгүй юу? Хьюгогийн хэлэх гээд байгаа хамгийн том одоо санаа бол хүн өөрийнхөө хэрэгс мэдэрсэн зүйлийг хүсч болохгүй л гэдэг байгаа. За бүр амар амархан жишээ авъя гэж юм л та. Одоо нэг арслан ингээд нисэх гэж үзээд те амар өндөр хавцлаас үсэрч байвал бүгдээрээ л тэрэг тэнэг гэж бодно үстэй. Мэдээж тийм тэнэг үйлдэл угаасаа гаргах арслан байхгүй ш тийм үү те эс бүтцийнхээ хувьд чи үсэрч болохгүй гэсэн тийм одоо команд угаасаа толгойтор байгаа. Ерөнхийдөө л те өөрийнхөө байгальд өгөгдсөн одоо тийм өгөгдөл юу вэ? Тэрүүгээр л одоо амьдрах нь илүү чухалаа гэдгийг хэлээд байгаа юм байлээ. За тэгэл Исаги руу харангуудаа те энэ бол одоо ерөөсөө миний баримтлагдаг оноллоо те. Одоо чи одоо яах юм бэ гэсэн одоо хавцаар одоо Исаги руу хардаг л да. Исаги ч гэсэн одоо аргашаарангуудаа муухаараа те. Тэгээ чи яах гээд байгаа гэсэн байдалтай байна. Хьюгоос үүлдээ бүр гайхсан да те. Тэгвэл чи яагаад ингэ тийм өөртөө тохирохгүй ертөнцид амьдраад байгаа юм бэ гэж одоо Исагигаас бүр тулгаж асуудгийн. Яг тэрхүү яралахаараа чигээрийн шууд одоо төвд байгаа Исаги руу бөмбөгөө дамжуулсан байдаг л да. Харин яг тэрхүү бөмбөг авсан үеэрээ болохоор Исаги одоо Хьюгод асуултын хариултыг хэлдэг байхгүй юу? Яагаад гэвэл Буллок надаа өөрийнхөө эгогоор хувь заяагаа өөрчлөх бүрэн боломжтой гэдгийг харуулж чадсан гэж одоо Хьюгод хариулдаг. За яг тэгж хэлэх үеэрээ болохоор Исаги Рин руу бөмбөгөө дамжуулж амжицсан байна. Ринийг хамгаалах гэж гарч ирсэн хүн болохоор Жулиан Локи. Рин мэдээж хуурах чадвараа ашиглаад Локиг илүү гаргаж үүснэ. Даанч Локи мөчөөгөө өгөхгүй араас нь амархан гүйцэд ирнэ. Гэхдээ ингээ урагшаа гараад ирэх үед нь Рин урагшаага хаалга руу цохих маш том боломж гарч иржээ. Дээрээр Локиг баруун дарангуудаа шууд хаалга руу цогтөг. Даанч тэр цогтолтыг Хьюго хаанаас ч бай гарч ирэнгүүтээ хаацдгийг. Хьюгогийн хаалтанд орсон бөмбөг одоо торны дээгүүр давангуудаа булангийн цохилт болж хуурна. За тэрхүү хаалтыг харсан Исаги маань болохоор энэ яаж тооцоолоод гараад ирвэ гэсэн байдалтай нэлээд бодлогошорноо. Тэгээ ерөөдөө ингээ харахаар л манай Буллоки ямар ч гаргасан тактик ямар ч хувийн одоо ур чадварыг 100% яг тэр газар нь блоклох яг тийм тааруулсан хүмүүсийг одоо энэ Франц бэлдсэн байгаа байхгүй юу? Ерөөдөө ийм байхад одоо яаж ялах юм бэ гэсэн айдас одоо манай Исаги төрж эхэлж байгаа. За тэгэл бодлогошоо зогсож исэн чинь цаанаас нь Хьюго дуудснаа. Буллокийн залууч бас давгүй юм аа. Японы хичээнгүй бөгөөд ухаалаг багийн тоглолтыг хүн болгон шилдэг нь болно гэсэн тийм хоёр тоглолтыг ингээ хослуулсан юм байна л да. Буллок гэх одоо газар чи уусаал тийм байгаа штэ. Ерөнхийдөө л одоо энийг бүтээж найруулсан тэр дасгажуулагч болохоор ерөөсөө юр бусын хүн байна. Гэхдээ та нарын энэ гайхалтай байдал өнөөдөр энд дууснаа гэж байгаа. Ямар нэгэн баг ялалтад төрөхөд одоо идэрхүү бүрэлдэхүүн хэсэг чухал байдаг юм байна л да. Тэр нь болохоор 66% авиас чадвар, 33% тухайн үеийн нөхцөл байдал, тэгээд 1% Аз гинэлтэй. Тэгээд одоогийн Буллок гэдэг баг зөвхөн ганцхан хувийн Аз гих чадвараар л одоо өдийг хүртэл тэсж ирсэн гэдгийг одоо Хьюго Исагид хэлтгэлтэй. Тэгээд тэр ганцхан хувийн Азыг авчирдаг хүн болохоор манай Исаги ойч штэ. Тиймээс одоо та нар энэ 1% Азыг л таслан зогсоож өгөхөд та нар ялах боломжгүй гэдгийг л одоо Хьюго тайлбарлаж өгöd байгаа. Исаги маань ч тэгээд нэлээд ууртай царайтай Хьюго руу чаддаг юм бол оролдоод үзэлдээ новшоо гэж хэлтгэлтэй. Тэгсэн чи Хьюго айгүй тийм нэг ийм ямар царай гэх юм те. Тим царай гаргаж байгаа да. Оо, яг үннийг хэлсэн чи ууралж гинүү гэсэн үгийг Исагиар буцаагаад хэлчихнэ. Одоогийн байдлаар болохоор энэхүү Буллок гэх баг нь Исагигийн одоо тийм хязгааргүй төсөөллийн ачаар л одоо оршин тогтнож байгаа юм байна л та. Гинтийн те одоо шинжилэл хийгддэг, одоо гинт хувьсэл хийгдэггүйтэй гол оруулдаг ч юм уу яг тиймэрхүү юм дээр л тогтож байгаа гэж байгаа.
Хэрвээ ингээд Исаги ингээд улам бүр ингээд өсгөө болохын цагт энэ баг ерөөсөө ингээд сүрнэ гэдгийг одоо Хьюго хэлж байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ их хариуцлага одоо Исаги тэр ирж байгаатаа багаас сүрүүлэхгүй тулд тэрхүү их одоо хариуцлага нь сүултээ айд төгшүүр болж хөрөнгуудаа тэрнээсээ болонгуудаа одоо айдаа уншихад илүү амархан болоод байгаа юм байна л та. Уг нь бол ингээд дэлхийн хамгийн шилдэг болно гэдэг чинь болохоор одоо хүмүүний одоо тэр хувь хүний хувьд амар аз жаргалтай мэдрэмж авах хэрэгтэй доо. Харин Исагигийн хувьд болохоор тийм айц төгшүүр болоод байгаа нь чи угаасаа дэлхийн шилдэг байхад тохирохгүй гэж одоо Хьюго одоо тайлбарж өгöd байгаа байхгүй юу? Харин Локигийн хувьд бол өөршөө түүнд ухаан байгаа, чадвар байгаа, авьяас байгаа одоо бүхий л зүйл нь одоо дэлхийн номер 1 байхад одоо тохирсон хүн болчиход байгаа гэдгийг одоо хэлж байгаа үг нь. Тиймээс болохоор энэ Хьюго болохоор өөрөө номер 2 болох замыг сонгоод одоо Локид нэр голоход нь туслахаар шийдсэн юм гэнэлтэй. За тэгэхээр түрүүнээс хойш Хьюгогийн хэлэх гээд байгаа санааг одоо нэгтгэхэд хэлнэ гэвэл чи ингээд надтай адилхан ингээд 0-ийн 2 болчихоо. Тэ чи зүгээр ингээд дэмжигч бай. Чи үгүйсээ дэлхийн шилдэг байхад тохирохгүй гэсэн санааг л хэлгээд байгаа. Үгүй бол одоо Буллок чи ингээд дууслаа танаагаа ингээд тарлаа гэж одоо Исагийг илүү ойлгоод байгаа юм уу та. За яг тэрхүү ярилцж авах үеэр нь болохоор Буллокоос болонгийн цохилтыг хийдгээ. Тэрхүү бөмбөг хаалга руу чиглэх юм болов гэд төвдөр бүр айгүй одоо тийм тулаан болж исэн ч гэсэн одоо тэр хажуудлынхаа хүн рүү паслчдаг ерөөсө болонгийн цохилт биш зүгээр нэг тийм тактик явж байсан юм байлээ. Тэрхүү дамжуулт Хьори дээр ирнэ. Хьори ч гэсэн Исаги руу нөгөө нэг дохиогоо өгж байгаа шүү дээ. Урагшаага гүгээрээ гэсэн. Хьориг одоо тэр дамжуултын засаах гэж Локи бүр галзуу солиотой амтан л өөдөөс нь гүйжэдэг. Тэгсэн чинь нөгөө Локигийн хөл хууг зой бүр анкл брик цаашаа баруун дараал урагшаага шууд Баширороо буцаагаад бөмбөгөө дамжуулцдаг. Башираа ч гэсэн айлын хаалгачийн өдөөс 5-ын шугам руу бөмбөгтэйгөө гүйж өгнө. Гэхдээ юугаад айлын хаалгачтай тулаад ирцэн одоо өөрөө цогч авах удаа шууд төв рүүгээ дамжуулдаг. Тэрхүү бөмбөгийг Рио авах гэж байдгаа. Риог хамгаалах гэж Хьюго хаанаас ч бай гарч ирсэн боловч анханасаа тийм төлөвлөгөө байгаагүй Рио бөмбөгийг шууд өөрийнхөө хойгоор явуулцдаг. Тэрхүү хоошоо явуулсан бөмбөг мэдээж манай гол дүр болох Исаги дээр ирэх нь тодорхой. Гэхдээ Исагиг яагаад ч юм бэ Чарльз таамаглангуудаа хүрээд ирсэн байдаг заяа. Тэгээ энэ шалтгаан бүр хамгийн тэнэг бүр яаж юм шалтгаан байх вэ? Буллок ямар нэгэн тим те сонин зүйл хийх гээд байвал тэр бүхэн угаасаа Исагийн Йойчитэй холбоотой байгаа гэсэн шалтгаанаар Исагийг хаах гэж Чарльз ирсэн байвал яах вэ? Исаги маань ийхүү бөмбөгийг тогтоож чадахгүй нэлээ хүнд байдалд ордог л доо. Тиймээс Исаги наашаа гээд цаанаас нь рин орилж яадаг. Наач мэдээж энд баахан эгоистүүд болон амиа нөхдүүд байгаа нь тодорхой. Исаги өөр дээрээ тогтсон бөмбөгийг шууд хаалгаруу зогтдог. Энэхүү цохилтыг бүр айлыг мэтгийл манай залууч гэсэн гайхацсан байна. Энэ новч чи яаж ийна бодлоо гэдэгхгүй. Даач тэгээд тэр Францын хаалгач нь бүр богд юм а те. Инээс өөр явах газар байгаагүй гэд нөгөө бөмбөгийг баг хаалгач руу цогцсон юм шиг айдтай бариад авсан байдаг л да. Цаанаас нь нөгөө Хьюго хүртэл үг нэмнэ те. Чи одоо угаасаа шилдэг болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөө. Тэгээд чи сайжраа гэд бүр улам бүр уурыг хургаад байна л да. Яг энэ мөчөд гайс яг энэ мөчөд Буллокийн залаас нэг юм ойлгодог нь ахиад Исагийг ашиглаж болохгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Ягаад гэвэл бүхий л одоо заван зүйл болсон бүгдээр Исагийг одоо фокуслаад хараад очоод хамгаалаад байна штэ. За яг тэгэл манай залуус бүр яг л паниктаатай ингээд довтлохоо бүсүүрчлээ гэдэг бүгдээрээ зогсчээд хаалгач нь хаа байсан тэр баг төвд байгаа Локи руу бөмбөгөө шидчихдэг л дээ. Мэдээж одоо хойно угаасаа манай 3 хагас хамгаалагчаас өөр батаар тэгэл өөрхөн байхгүй штэ. Тэр үеэр болохоор туслах нь эготой ярилцчихдаг л да тий. Одоо яах вэ? Манай ямар ч төлөвлөгөө бүтэхгүй байна. Солилцоо оруулах уу талаар ингээд уг нь асуудаг боловч эго бүр чив чимээгүй нүдэнд амар жоох юм болгоотой хараа сууж идэг. Тэрхүү Локигийн хурдан тоглолтыг болохоор чигээрийн нэгэн удаашруулах гэж үздэг л дээ. Хажууд нь Буллокоо гараараа дараад гүгээд байдгийн. Даач Локи болохоор баг бүхий л зүйл нь бүрдсэн хүн болохоор тэгэл чигээрийг баг хол аж гүнгүүтээ баг гараараа хойно хийгээд байгаа байхгүй юу? За яг баларлаа даа гэж бодож яах мөчөд манай Карасу гарч ирнэ. Айгүй цэвэрхэн Локигийн бөмбөгийг таслаад гаргахва дараагийн үйлдэл ингээ бодоо зогсчдөг. Тэгээд ерөөхдөө Исагигийн ямар ч товтлохоо бүтэхгүй юм байна. Би өөрөө ямар нэгэн зүйл хийя гэд хажуудаа нэг хэрэг болон баахан өд унгаасаа чигээрээ гүйдэг. Тэрхүү ярил болохоор хөөрхий манай Исагийн нөгөө нэг цуглуулсан хамаг паадлууд нь бутарж байна те. Би одоо дэлхийн шилдгийн одоо туслах нь гэх юм уу да баг тэгж амьдрах юм уу? Би тэгж чадахгүй гэд ерөөхдөө эгон одоо хувь хүнтэй ингээ тэрсэлтэй байгаад байгаа байхгүй юу? За ийхүү эгон ялсан болтой. Шууд Карасу би энд байна. Нааша бөмбөгөө явуулаа гэсэн байдалтай одоо ихэд бол одоо л нэг сэрж байгаа юм шиг байгаа. Гэхдээ Карасу болохоор яг юу болоод байгааг ойлгоод байгаа хгүй те. Ахиад Исагид ингээд найдаа тоглох юм бол Буллок энэ чигээрээ устаа гэдгийг одоо бүрэн ойлгоцсон байгаа. За ийхүү Буллокоос анх удаа одоо өөрийгөө өөрчилж шилдэг болох мөрөлдөлтөд бууж өгөнгүүтээ ихэд би одоо хоёр дахь шилдэг нь болно гэснээр Карасу нэг амар төрхөнд орж байгаа. Тэгээд гүйжээснаа Исаги руу бөмбөгөө дамжуулах гэж байгаа юм шиг болсноо Исагийг бэйтлээд ихний хамгаалагч ямар тааж даваа гардгийн. Карасугийн энэхүү гаргаж байгаа үйлдэл нь болохоор Буллокийн хизээч өмнө нь бэлдэж байгаагүй тим нэг одоо арга зам байгаад байгаа байхгүй юу?
За ерөөдөө энэ Карасу ахиж өөрийгөө довтлогчийн өнцгөр харахгүй болсноор одоо арай нэг тийм том талыг одоо харж эхэлж байгаа гэж ойлгож болно. Тэгэл багийнхаа залуусыг эхнээс нь хараад эхэлж байгаа байхгүй. Тэгээ тийш өгж болохгүй, тийшээж болохгүй гэдэг одоо ерөөдөө бөмбөг дамжуулах хүнээ хайгаал байгаа. Хайж байгаа түүний олсон хүн болохоор энд нэг гол оруулах боломжтой хүн байна гэж харсан нь Хёри байдаг. Тэгэл бид нар угаасаа Хёриг садист гэдгээр нь мэдэн штэ. Урагшаа садиста гэж Карасу хэлснээр тэд урагшаага одоо бөмбөгтөгөө гүгээд эхэлнэ. Тэгээд Карасутай яг адилхан байдлаар одоо өнцгөөс талбайг харж байгаа хүн болохоор зөвхөн Хёри юм байлээ. Одоо угаасаа Исагийн төлгөө бүтэхгүй юм чи шинийг зөхөөхөөс өөр аргагүй гэснээр тэд одоо цугтаа довтолдог. Хёри бөмбөгтэйгээ нэг тоглогчийг хуурж гарснаар айгүй гоё цохих боломж гарч ирдэг л дээ. Түүнийг одоо бөмбөгийг хаах гэж хоёр хамгаалагч урдуур нь орж ирдгийн. За ийхүү хаалтанд орсон Хёри бөмбөгөө дамжуулахаас өөр аргагүй болно. Мэдээж түүнийг хажууд гүйж байгаа Карасу руу дамжуулдаг. Уг нь Хёри ингээд өөр дээрээ хамгаалтыг дуудаж авчирнгуудаа Карасууд аягүй том цохих боломж гарч иж байгаа байхгүй юу? Даанч өөрөө бөмбөгөө цохихгүй. Айлын хоёр хамгаалагчийг биеэрээ болооглонгуудаа Хёрид сүүлийн дамжуултыг явуулдаг. Хёри ч гэсэн яагаад одоо өөрөө цохихгүй буцаага наашаа дамжуулж байгаа их гайхнаа. Тэгээд яг энэ өнцгөөс нь болохоор Карасу өөрөө тийм довтлогчийн мөрөөдлөө орхиод зүгээр нэг холбогч болцсон юм яваад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол ялахын тулд би өөрийгөө золиос хэлье. Тиймээс одоо буушаахан бөмбөгөө цохоо гэж нэг амар царайтай Карасу хэлнэ. Тэгээд бүлүлог дундаас болохоор хамгийн тааварлшгүй нэг сонин цохилт хийдэг хүн болохоор Хёри юм байл та. Тиймээс Хёриг энэ голыг оруулна гэдэгт бүр Карасу бат итгэлтэй байдаг. Тэгээд энэ бүр амар заяо. Карасу хоёр хамгаалагчийг одоо цугтаа ингээд доошо болж явах үеэр Карасугийн дээгүр бөмбөгийг цохонгуудаа голтчдаг. За ийхүү ингээд орны харьцаа нэг болж байгаа Хёри болон Карасугийн гайхалтай тоглолтоор харин нөгөө талд Францын залуус болохоор ерөөсө гайхаж байгаа шүү дээ тий. Үй та нар Исагийн бүх зүйл оролцдог гээгүү мө тий. Энэ яаж ингээд гол орчвоо гэсэн байдалтай байна. Харин нөгөө талд болохоор манай залуус мэдээж нэг гол оруулсан нэлээд баяртай байгаа. Гэвч тэр үед Исагийн болохоор гайхаж байгаа шүү дээ тий. Бүлүлог ч хамгийн шилдэг довтлогчийг бүтээх газар яагаад Карасу тэр зогсонгүй вэ гэсэн бодол одоо толгойд дор нь эргэлдээд байна. Ингээл бодоо зогсож байтал хажуунаас нь Хьюго гарч ирэнгүүтээ чи одоо ийм л байх ёстой. Чи одоо шилдэг нь болно гэдэгтээ бууж өгөх ёстой. Ингэснээр чи ингээд танаа баг ингээд яаль чаднаа гэж одоо хэлдэг байхгүй юу? Исагигийн бодол нь бүр яг л яахаа мэдхээ болдог л доо. Ингээл нэг ийм сонин царай гаргацсан. Ер нь Исаги эзэн юм байсан юм байна. Яг ийм үед нэр ин гарч ирэнгүүтээ ой хоёр дахь шилдэг болно гэдэг чи ерөөсөө тийм дутуу төлмөг зүйлээ гэж хэлдэг байхгүй юу? Харин нөгөө талд болохоор ерөөсөө Жимпачи эго айгүй доромжхон байгаа юм байлээ л дээ. Тэгээ би ийм зүйл болно гэж бодсонгүй. Надад ерөөсөө тийм хими урал мэддэхгүй байна гэж хэлдэг. Уг нь гол хийсэндээ баяртай байх гэсэн боловч үгүй юм байлээ л дээ. Ерөөсөө бодлынхан дагуу болоогүй л болтой. Яг энэ Бүлүлогд яг одоо юу болоод байгааг одоо бүр хийж ойлгохоо болжээ. Францын далаас бөмбөг гарахва Локи шууд Хьюгороо дамжуулснаар тоглолтод ордог. За ийхүү second best буюу дэлхийн 2 дахь шилдэг тоглож болно гэдэг чинь чи шилдэг нь болж чадаагүй гэсэн үг биш ээ гэж Хьюго хэлдэг. Та нар тэр дөрвөн нүдтэй мөөгөн үстэй залууд ингээд тархиа угаалгацсан байна гэж Хьюго хэлдэг. Исагийн чугын тэгээд чи зүгээр амаа таталтай ямар ядаргаатай юм бэ? Зүгээр хөлбөмбөгөө тоглолтоо гэж одоо уйлсан боловч тэгээд нөгөөт нь үгэлсээр л байх нь тодорхой. Исагийн ёй чи бусад руугаа харж байгаагүй юм уу? Танаа ингээ бусад залуучууд бүгдээрээ чамаас олж ингээд бүрэн чадвараа ашиглаж чадахгүй өөрсдөө тийм үнэт цагийг үрээд байна гэж хэлдэг байхгүй юу? Энэ үг нь бүр Исагид айгүй хүн туссан болтой байдаг л та. Гэсэн байдалтай яг өмнө болсон зүйлсээ бодоод байдаг. Тэгээд энэ Хьюго гэдэг дүр болохоор анханасаа нэг тийм одоо хүн гэдэг механизм дээр суурилж одоо ажилдгаа гэж одоо боддгийм байлаа л дээ. Хүмүүс яагаад ингэ тийм чадахгүй зүйлээ хийхийг хичээдэг юм бэ те? Ерөөсө хүрх боломжгүй зориг тавьчаад тэрнийхээ төлөө ингээд бүтлгүүтийг харах энэ Хьюгод айгүй тийм галзуу, тийм хэцүү санагдیں۔ Гин л те. Сүүлдээ одоо тэр хүмүүсийг одоо харж твчилгүй ингээд чамд юу дутуу байна? Ийм их хийх хэрэгтэй гэдгийг зааж өгдөг болчихсон заяа. Тэгэл одоо түрүүнээс хойш Исаги чи угаасаа шилдэг нь байхад тохирохгүй. Чи зүгээр ингээд бараг холбогч хийгээд яваа гэсэн одоо санааг илэрхийлээд байгаа байхгүй юу? Исаги ч өөдөөсөн чи одоо өөрийгөө бодсон хэрэг дуртай амт бай чимээгүй байгаа ч гэж хэлнэ. Харин Хьюго өөдөөс нь тэгсэн ч зүгээрээ би угаасаа өөрөө нэг дуртайдаа ингэж чамд яриад байгаа болохоор намайг үзье ядсан ч хамаагүй гэж Хьюго буцааж хэлдэг. За ер нь жоохон товчтой дэлчүүл энэ Хьюго гэх залуу шинэ хүмүүстэй уулзч тэдэнд юу дутуу байгааг нь хэлж ер нь зөв замд нь оруулдаг гэж баг хэлэхэд зохих юм уу та. Ерөнхийдөө ингээ харахаар одоо Исаги ч гэсэн өөртөөгөө их адилхан залуу байна гэж боддог байхгүй юу? Исаги ч болохоор ингээд хүмүүст өөрийнхөө эгог харуулж тэр хүмүүсийн эгог сэргээж өгдөг дөө. Ерөнхийдөө яг хүнийг одоо өөрчилдөг гэдэг талаар энэ хоёр жоохон төстэй заяа. Тиймээс ч болохоор юм уу энэ Хьюго болохоор өөрөө хизээч довтлогч болъё гэж бодож байгаагүй юм гэн л дээ. Гэхдээ энэ хүү Хьюго гэх дүрд болохоор мөрөөдөл байхгүй юм биш вэ? Энэ бол мөрөөдөл нь болохоор дэлхийн аваргад ялах. Тэгээд өөр хамгийн амар да тэр 3 удаа дэлхийн аваргыг авсан Пелегээс илүү гарна. 4 удаа ялна гэж ярьдаг л да. За ийхүү ярьж явах үеэр ямар ч хол явцсан энэ Хьюго Гаяг үндэ бүр явсараад манай 16-гийн шом дотор ороод ирсэн байдаг. Түүний урд болохоор Карасу, Локи хоёр байгаа.
За ороод ирсэн гэжтэй хам зүгээр яг энэ ганцаараа зогсож байдаг нөгөө нүд мүдэн үртэл дээр бие мээсэн дээр механикийн одоо юу гэдэг юм энэ иргэдэг юм чи юу гэдэг вэ? Нэг ийм могод гарч ирээд шууд хаалгаруу зөхнөө. Нөхдүүд болохоор энэ бөмбөгөө Локи руу дамжуулах чинь нөө гэж бодсон боловч хам яг энэ өөрөө цогцсон байдаг да. Би тэгээд хүн төрлөختний хамгийн шилдэг 4 удаа дэлхийн аварга авсан хөлбөмбөгч болно гэж цогсон. Шууд гол болох нь тодорхой л явах те мэдээж. Сөрөг довтлохоо игснээс хойш Хьюго одоо Ицагид хичээл зааж ганцаар ирж өшгөлж гол оруулангуудаа тэгээд нөгөө писайн гаргаж байгаа чи ингээд стил ингээд те хоёр дахь довтлогч олон гэдэг санааг үзий ядсаар байна уу гэж асуудаг. Исагимач зөг тусаа те энэ нөхрийн мөрөөдөл минийхээс бүр хамаагүй том юм байна штэ гээд тэгээд яг тэр мөчөөр нөгөө хагас цагийн шүгэл үлээгдээд ингээд ихний хагас дуусч байгаа. Эхний хагас дуусвуугүй юу? Одоо Эгогийн одоо гаргаж байгаа шийдвэр нь болохоор Шидо Баро хоёрыг оруулж ирэх байлаа л да. Та хоёр одоо бэлтжээл гэж хэлдэг. За энэхүү залуус ингээд тактика ярилцж байна л да тий. Бүгдээрээ ингээд өдий хүртэл Исагийг тойрсон төлөвлөгөө боловсруулж ирсэн. Энэ нь одоо ажиллахгүй энэ цаашдаа яах вэ гэсэн одоо яриаг ер нь ихлүүлсэн байдаг. За Карасугийн хувьд угаасаа ярих юм нь ойлгомжтой шүү дээ тий. Миний аргаар явъя. Миний аргаар явбал та нар ялнаа. Бид нар гол хийж чадна гэсэн өнцгийг гаргаж ирсэн байдаг. Гэтэл хойноос нь болохоор тий чи одоо юу ярьж байгаагаа бодоорой Карасу гэснээр гараа халаасандаа хийс эго орж ирнэ. Карасу болохоор тий би энэ бүхний зөвхөн багийнхаа л төлөө гэж бид нар ялахын тулд та тий би өөрөө одоо эго хайж гинэ гэсэн утгатай юм хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь эго өөдөөс нь айгүй ууртай. Хөөе би чамд наад багийнхаа төлөө гэдэг юм чи ямар ч хэрэггүй хог гэдэг талаар заагаагүй илүү гэж хариулдаг юм л да. Хэрвээ хөл бөмбөгийг яг тийм 4 журмаар нь тоглоул те та нар угаасаа тэр биеийн хүч чадвар тактикаараа дийлэхгүй. Тиймээс та нар бүгдээрээ одоо довтлогч болох хэрэгтэй. Энэ нь одоо өлөлөг үүссэн ганц шалтгаанаа гэж эго тайлбарч хэлдэг байхгүй юу? За бүр энгийнээр тайлбарлая л та. Та нарт ингээд 100 амьдрал байсан гэж бодъё. За тэр амьдралдаа ингээд юу ч болсон байж болно те. Одоо хамгаалагч, батар, төвийн тоглогч, моглогч. Гэхдээ хидтэн довтлогч болж чадах вэ гэдэг байхгүй юу? Зөвхөн ганцханд нь. Хэрвээ чи өөрийнхөө энтэй байх газрыг мэдээд хэрэг мэдээд тоглоод байвал хизээч тэр ганц хувийн боломжид хүрч чадахгүй гэж эго хэлдэг. Энэхүү үгээр яг хоо Исагийн нэлээ урам авсан харагдаг л да. Харин нөгөө өнцгөөс Карасу болохоор тэгээд бид нар одоо энэ бүтэхгүй тактик ашиглаад хийж болохгүй шүү дээ гэсэн одоо нөгөө өнцгийг гаргаж ирнэ л дээ. Тиймээс би та нарт шинэ төлөвлөгөө авчирлаа. Бид нар Исагийн Йойчийг тойрсон төлөвлөгөөгөө болоод цоо шин юм бэлдэх болно. Бэлтгэх болно чаашаа гаргаж ирэх болно л гэдэг л дээ. За нөгөө талд болохоор Францын дасгалжуулагч бол багийнхантаа урмын үг хайрлаж байдаг л да. Та нар одоо Францын түүхэнд битгийл дэлхийн түүхэнд байгаагүй маш хүчтэй өсвөрийн багаа гэж хэлдэг. Тиймээс залуусаа гарцгаа явж түүхийг бүтээцгээ гэж багийнхантаа уран бүрсээр нөгөө эднээс ойрлоо л гараа авчина. За энэхүү гараад коридорд явж явах замдаа болохоор Локи Чарльст хэлдэг л дээ. Хөөе Чарльз чи надад дараагийн хагаст одоо тийм шугам сэтэлцэн дамжуулт илүү ихийг өгөөрэй гэж хэлдэг юм байна л да. Ягаад гэвэл би гол хийхгүй бол дэлхий гуйрлан шүү дээ гэсэн ерөнхийдөө өөртөө нэлээд багтсан байдалтай хэлдэг. Тэгтэл Хьюго одоо тэдний араас гарч ирэнгүүтээ те одоо энэ хагас дээр бүлүүлокийг байхгүй болгоно. Тэд энэ хувь заяаг сонгожээ гэсэн одоо ерөнхийдөө үгийг хэлдэг л дээ. Ерөнхийдөө хэлгээд байгаа зүйл нь болохоор тэр Хьюгогийн хэлээд байгаа баасыг үл тоогоод зүгээр жинхнээсээ те солиотой юм шиг 11 давтлагч үзье гэсэн сараа гаргаж ирсэн учраас манай талбай дээр ингээ 3 шин залуу орж ирж байгаа. Шин залуу цааш хэмтэй. За үүнд болохоор биеийн хүчний тоглолтоор ил давуу илүүрхэх бидний мэдхээр Шидо Баро тэгээд Кунигами орж ирсэн байна. Харин суулгасан хүмүүс нь болохоор Чигери Нико Бачира байдаг л да. Исаги маань харин нөгөө тал болохоор хамгийн адгийн нөхцөлд орсон байгаа да. Өөрийг нь тойрч тоглож байсан хөлбөмбөгийн солигдоод илүү одоо тийм хүчтэй довтлогчрыг гараад ирсэн. Тэгсэн ч гэсэн те би одоо энэ Хьюгогийн бодлыг няцаагаад Хьюгоос илүү болмоор байна те. Тэр надаас илүү томыг мөрөөддөг байсан ч хамаагүй би илүү их гоё тийм догтлоод байна гэсэн одоо мэдрэмжийг илэрхийлснээр ингээ хоёр дахь хагас хэлж байгаа. За хамгийн сүүлд болохоор Хьюго гол оруулсан болохоор манай Блулокийн талаас бөмбөг гарах нь тодорхой. Карасо шугамн дээрээс шууд Шидо руу дамжуулдаг ба Шидо ч гэсэн цаанаасаа шууд Рио руу буцаагаад дамжуулцдаг. Рио ч гэсэн өөр дээрээ бөмбөгийг их удаан тогтоодгүй л дээ ирсэн бөмбөгийг шууд буцаагаад Карасо руу өгчнө. Карасо ч гэсэн бөмбөгийг шууд Рио руу өгөөд Рио буцаагаад Шидо руу өгснөөр ингээд нэг тийм гурвалжин маягтай юм тийм довтлооны тактик үсээд байгаа байхгүй юу? Энэхүү довтлогоо явсаар Хьоригийн хөл дээр бөмбөг ирдэг. Хьори бөмбөг авмагсч Блулокийн залуус бүгдээрээ урагшаагаад гүйлдэд эхлэндээ. Үүнийг болохоор Францын хамгаалалт нөгөө нэг өмнөх хагас дээр явсан Карасу Хьори хоёрын довтлогоо байна гэж боддог. Тэгэл Хьори харж агаад Карасу руу бөмбөгөө дамжуулах үед Исаги чөлөөтэй гарч ирэнгүүтээ бөмбөгийн аваа урагшаа явна. Иргэд бол Карасу энэ бөмбөгийг цаашаа нэвт явуулна гэдгийг тооцоолсон байсан бөгөөд Исаги цаанаас нь гарч ирэнгүүтээ бөмбөгийн аваа явж байгаа юм байлээ. Гэхдээ юугээл Исагиг ингээд 50 тоглуулах үед түүнийг хамгаалах гэж Локи гарч ирдэг. Исаги мэдээж үүнийг ч гэсэн тооцоолсон байдаг л да хөлний гадар талаараа ирсэн бөмбөгийг шууд урагшаагаар энэ рүү өгчнө. Гэхдээ энэ их гоё дамжуулалт бүхэн Локигийн хувьд эндүү удаан байж л дээ. Шууд Локи энэ рүү бараг гүүхэд бөмбөгтийн цуг ирээ таарж байгаа байхгүй юу? Ийхүү одоо тэдний дунд бөмбөгний лөө нэлээд ширүүн тэмцэл болно.
Яг тэр мөчөд одоо Blue Lock-ийн тамга хөзөр буюу Бара зүүн жигүүрээр нь гүүгээ гараад ирнэ. Тэр үед Рим мэдээж бөмбөгөө дамжуулсан байна. Барагийн урд байгаа зүйл болохоор хоёр хагас хамгаалагч тэгээд Батар л байгаа. За сая Blue Lock-ийн нөхдүүд хичнээн гоё хамтраад урагш байгаа энэ бөмбөгийг гаргаж өгөө. Энэ бол одоо миний цохих мөчөөгээд Бара бүр хамаг хүчээрээ цохноо. Даач сүний цохих ёстой газар нь бөмбөг нь байсангүй. Тэр бөмбөгийг Хьюго ингээд гулсаад орж ирээ автсан юм байлээ. Яг тэрхүү бөмбөг авах мөчт нь болохоор Чарльз Лок 2 тэгэл урагш байгаа бүр зүгээр салхи татуулаад гүйчих нь угаасаа ойлгомжтой шүү дээ. Рио ч гэсэн тэгээд багийнхандаа сануулдаг л да тий. Локи Чарльз хоёрыг л сул үлдээж болохгүй шүү. Нөө хоёрыг л хамгаалаарэ гэсэн одоо Калиг багийнхандаа хэлдэг. За ийхүү Рио ч гэсэн уг нь энэ Хьюгогийн бөмбөгийг таслах гэж ирэх боловч Хьюго шал өөр тийшээ буюу тэр цаанаага Лейдин гэдэг энэ Балакка руу явуулсан байдаг л да. Нэ гайч гэсэн те та нар зөвхөн Локиг манай довтлогч гэж бодсон юм уу гэснээр манай эсэгийг бүр аягүй амархан дарангуудаа чигээрээ гүүгээл алга болно. Тэгэл одоо тослох нь те манай шин тактик ингээл хурдан шууд сөрөг довтлогонд орчлоо яана эго гэж одоо ярьж байгаа штэ. Харин нөгөө талаас Хьюго болохоор Blue Lock ингэж галзуу юм шиг довтлоод байвал бид нар ч гэсэн ингэж галзуу юм шиг довтлож чадна гэсэн санаа гаргаж ирсэн юм байлээ. Одоо яг энэ талбай дээр бол те ямар ч хамгаалалт гэсэн юм байхгүй зүгээр л үхэх сэлхийн тулаан болоод байгаа байхгүй юу? Энэ зургийг харалтаа бүр амар зураг байна уу? За бүр нөгөө Лейден гай чи даварсаар 16-гийн гадна ирэнгүүтээ хаа болсон баг тэр баруун жиг рүү тогтж байгаа юм шиг тийм эргүүлэхтэй бөмбөг хаалга руу явуулчихнаа. Манай Гагаморо ч гэсэн те энэ бөмбөг рүү үсрэхгүй бол гол орох нь тодорхой гэсэн бодолтой байдаг. Даач нөгөө бөмбөг нь бейт байж таарна л да. Тэрхүү бөмбөгийг замаас нь Локи орж ирээ мөрөгчлгүй яах вэ? Гэхдээ тэр бөмбөгийг те угаасаа Батараасаа илүү хүн хэн байж болох вэ? Кунигами л байгаа шүү дээ. Кунигами гарч ирэнгүүтээ намайг бас энэ үхсэхийн тулаандаа битгий мартаарэ гэсэн байдалтай бөмбөгийг хаадаг л да. Гайхалт. Эгогийн Кунигами төгсөн гэрийн даалгавар болохоор ерөөсөө чи ямар нэгэн те тулааны спортыг эзэмшээрэй гэсэн юм байлээ. Үүгээр манай Кунигами болохоор кикбокс сурсан заяа. За мэдээж ойлгомжтой угаасаа Кунигами ийм чадвартай болсноор одоо талбайн айлч хэсэгт байсан биеийн хүчний тулаанд ялагдахааргүй болж ирж байна да. Тиймээс Эго түүнийг болохоор төвийн хамгаалагчийн байдлаар даваадсан юм байлээ. Ергийдөө бол те ганцаараа байсан ч даачих манай одоо хамгаалтын танк л гэсэн үг. За ийхүү Blue Lock-ийн залуус маань болохоор буцаад сөрөг довтлохонд орноо. Эгогийн зурсан шин тактик нь юу байсан бэ гэвэл одоо манай гол түлхүүр болохоор Карасу харин одоо Карасу бүтлэхэд юм бол ард нь одоо Исаги байхаар тэгж төлөвлөсөн юм байлээ. Гэхдээ Исаги маань энэ Хьюгог хэрхэн ялах тал дээр бүр яагаад ч төсөөллөө ингээд тийм бэхжүүлж чаддаггүй. Яаж ялах талаар ингээд төсөөлж чадахгүй юм гэсэн үг. За ийхүү тэгэл бодолтой шаналлаад урагшаа гүйж ах үеэр нь Бара болохоор Исаги дэрч нэг зүйл хэлдэг байхгүй юу? Чи ингээд миний мэддэг Исаги биш байна. Чи одоо хизээ ийм лүүзер болцсон юм бэ? Эгогийн зурж өгсөн төлөвлөгөөгөөр бол би чамаас бөмбөг аваад гол хийх ёстой. Гэхдээ чи бол үнэхээр ашиггүй ингээд новш байна гэсэн одоо санааг ерөөдөө Бара хажуугаар нь гүйж ахтаа хэлждэг. За яг тэрхүү мөчөд болохоор бүгдээрээ Карасугийн одоо түүхээр аялнаа. Мэдээж одоо Blue Lock-ийн бусад тоглогчтой адилхан одоо Карасу болохоор хамгийн шилдэг довтлогч болохын тулд орж ирсэн. Гэхдээ бөмбөгийг одоо ийш тийшээ холбоох тоглолтыг найруулах тал дээр ингэж авч үзвэл уг нь өөрөө тэр тал дээр аягүй сайн төвийн тоглогч болоход илүү тохирсон байгаа байхгүй юу? Тэгээд энэ Blue Lock их багийн хувьд болохоор угаасаа л Исаги үргэлжлэл нэгтэн байсан да. Тиймээс ингэж Карасу өөрийгөө Исагитай байнга харьцуулдаг байсан юм байна л да. Исаги байгаад надад байхгүй зүйл юу юм бэ? Яг уу Эго ингэж үргэлж шилдэгнэ гэсэн санааг өгсөнд баяртай байна л да. Гэхдээ энэ философи бодоо над дээр хийж ажиллах юм уу? Яг ингээд өөрийгөө яг юу гэдгийг ойлгохгүй нэг тийм төөрөгдөлд орцсон үед нь болохоор саний Хьюгогийн үг ороод ирж байгаа байхгүй юу? Чи өөрийгөө хоёр дахь шилдэг давтлагчгаа хүлээн зөвшөөрчих юм бол Blue Lock илүү хүчтэй болно гэсэн үг. За яг энэ хүү яриалахаар Blue Lock-ийн давталгаа үргэлжлэж байна. Риогоос шууд Карасу руу бөмбөг дамжуулаад ирсэн байдаг. Карасу болохоор те би энэ давталгааг амжилттай болговол Исагигаас илүү болно гэж бодсон байдаг. Тэгснээр Blue Lock миний баг болно гэд хоёр хамгаалагчийн голоор бөмбөгөө ингээд хин нэгэн рүү дамжуулдгийн. Бүр бүхий л хамгаалагчийг сэтлээд оцсон тэр нэгэн давтлагч хэмбэ гэвэл одоо ерөөдөө Карасугийн нөөц үзүр тэр бол Шидо байдаг л да гэж Шидо те миний эго бүр яг л дэлбэрлээ гэсэн байдалтай судс муцсан гарцсан амар царайтай л бөмбөгийг өөр дээр авч ийн. За ийхүү Шидо өөр дээр бөмбөгийг аваад урагшаага гүүнэ. Одоо Чарльз угаасаа Шидог өөр айгүй сайн мэддэг л дээ те угаасаа цогтой PSG багт байсан. Тэгэд энэ Карасутай нийлчихээр нэлээ эвгүй дуваа гэдгийг ерөөсө Чарльз мэдээд байгаа байхгүй юу? Тэгээд хаана хизээ байх нь хамаагүй. Шидо бол те үнэхээр хүчтэй. Тэгээд нэг тийм айц төрүүлэм давтлагч аа гэдгийг одоо хэлдэг юм. Ийхүү явсаар одоо ихэнд давталгаа үзүүлжсэн нөгөө 300 давталгаар ордог л доо. Шидо бөмбөгөө Хьори руу дамжуулдаг. Хьори буцаагаад Карасу руу дамжуулдаг. Карасу ч гэсэн өөр дээр нь ирсэн бөмбөгийг цээжээрээ тогтонгуудаа унж амжиг багт нь шууд урагшаага Шидо руу дамжуулнаа. Уг нь бөмбөгийг уралдуулаад өгсөн төгсөн чинь түүний хажуугаар Локи гараад ирнэ л дээ. Та нар марцсан байж магадгүй л дээ. Энэ Локи чинь өөр энэ PSG багийн дасгалжуулагч байсан да. Та нар ерөөс санаж байгаа бол ер нь их баг шиг гэдсэн Локи байсан шүү. Мэдээж энэ Шидо хичнээн аюултай нөхөр вэ гэдгийг мэдж байгаа. Тиймээс өөрөө хамгаалахаар ирсэн байлээ.
Гэсэн ч гэсэн одоо энэ шийд болохоор те дээрэс нь ирж байгаа бөмбөгийг цогхож үзэхээр шийдсэн байгаа. Ер нь 50-50% чанстай ч гэсэн хамаагүй би зүгээр л цохно гэсэн байдалтай галзуу хүн шиг л гүүгээд байна. За guys одоо энэ те манай энэ бичлэгийн хамгийн фаны зургийг та нар үзэх гэж байна. Карасуугаар удирдуулсан нэг тим хэрэг дээр нь нисээд байдаг тим гурвалжин багийн давталгаа байгаа да. Тэр нэг өлбисэн хэрэг энэ Барогийн дэг арслан юм уу юу юм бэ? Тэрний яман дотор нь байж байвал яах вэ? Тийм ээ guys та нар зөв сонссон. Бааро тэр тэнгэрээс иржсэн бөмбөгийг шууд агаар дээр нь цохих гэж үздэг галзуу солиотой амтан байна. Ерөнхийдөө бол би Буллокийн шин хаан болно. Fuck you Исаги гиснээр хаалгаруу цогсноор тэрхүү гол нь юу болсон ч гэж байна. Тэрхүү гол нь юу болох вэ? Тэгэл онооны харьцааг Барогийн голоор 2-2 болгоё штэ. Yes! Let's go! Манай залуус гол celebration хийх гээд Баророо гүйж яхад Исаги болохоор бодолтой авцсан зогсож байгаа байхгүй юу? За ерөөхдөө бол би баг энэ хөлд мөгийг тоглохгүй байна тий. Карасу одоо энэ Шидо Баро хоёрыг ингээс баг өөр дээрээ сургаад аваад ингээд гол хийгээд ашиглаад байна. Би одоо яах вэ гэсэн бодлоор дүүрсэн байдаг. Ерөөхдөө бол Карасу одоо ингээд хамаг ажлыг хийгээд явсан Исагиг маань хэрэг ерөөд байхгүй болоод байгаа байхгүй юу? Үүнд л санаа зовж байгаа. Нөгөө л болохоор энэ Францын дасгажуулагч нэлээд дурамжхан байдаг л да тий. Энэ гол алдсанд бол ер нь дургуутсаад байгаа юм шиг байгаа. Тэгээд Хьюго Локоёыг дуудснаа. Та хоёр одоо энэ хоёроо тоглолт дэлхийн аварга авч чадна гэж бодож байна уу? Тэгвэл солиор л байна. Зүгээр өөрсдөө чадрыг харуулал та гэсэн одоо илүү хатуу үг хэлж ийн юм уу та. За тэгэд ийхүү дасгалжуулагчаасаа хэдийн сургаалын үг сонсч гутаа бөмбөг тоглолтод оролцуулж Францын давталгаа эхэлж байгаа. Яг тэрхүү яриа бид нар болохоор Хьюго Локи хоёрын түүхийг судалдаг л да. Түүхийн цаг боллоо залуусаа. Яг 2 жилийн өмнө болохоор Андер 18-ын Францын шигшээ баг дээр Хьюго багийнхандаа хичээл цагаа сууж байдаг л да. За чи яг энэ зүг рүү хэдэн километр цагийн хурдтай гүйжэл араас чинь хэдэн километр цагийн хурдтай бөмбөг очноо гэсэн нэг амар тийм наривчлалтай тайлбарыг багийнхаа хоёр хүүхдэд хийж яадаг. Нөгөө энэ ч гэсэн ойлгож байгаа юм байхгүй. Хөөх чи бүр ийм амар тооцоол хийдэг юм уу? Чи сүр үнэхээр гайхалтай хөлбөмбөгийг бүр дээд тэрштэй альцсан юм байна даа гэл. Хадлаа нэг хаасан малгай өмсгөл байж байна. Хьюго тэр хоёртой ганц ярилцаж үзэл шууд бууж өгч авч те. За энэ өрч бүтэхгүй мэр гэсэн царайг одоо энэ та нарын угаасаа гуригтай танаас нь харж болно. Тэгээд бидний мэдэж байгаагаар болохоор энэ Хьюго Гай чинь одоо дэлхийн аваргыг 4 удаа авах ёстой. Тэрний тулд одоо өөрт нь ингээд те тийм тохирсон довтлогч хэрэгтэй байгаа байхгүй юу? Тиймээс тэгээд одоо өөрийнхөө багийн довтлогч нарт үргэлж ингээд те хичээл зааж яадаг те. Чи энэ газарт нэг секундын хойно ирлээ гэхэд нөгөөдөл нь юу гэж мэдээж таатай хүлээж авах уу те. Би чиний тоглоом биш шүү. Чиний над тэнэг цанаанууд ч бүр надад ямар ч падли байхгүй гэд Хьюгог заандаа давна. Хьюго харин өөдөөс нь чамаг өндрөөр үнсэн бол уучлаарай. Чи бол дэлхийд нэг заав байж нэг тийм 130 хавцаал байх нэг тийм дундаж төвчний довтлогч байна гэж хэлждгийг. Нөгөө гай шууд уурлал Хьюгог цохихгүй гар далаадаг байхгүй юу? Яг энэ үед болохоор Хьюго нэг зүйлийг ойлгодог нь энэ довтлогч гэдэг хүмүүс болохоор шууд тийм эгон дээр л тогтож амьдрдığım байна гэдгийг ойлгодог юм. За тэгэл Хьюго руу иржсэн шанааг болохоор ингээд Локи гарч ирэнгүүтээ хамгаалдаг байхгүй юу? Энэхүү Жулиан Локи болохоор энэ доод төвшний багаасаа ингээд төвшөө ахаад орж ирж байгаа шинэ гай юм байна л да. Яг Локиг харах мөчтэй Хьюгогийн одоо хамаг тэр механизм одоо юу гэдэг юм бэ? Тэр нэг хамаг одоо иргэдэг юмнууд нь эргээд одоо тий энэ гай л мөн байна гэж бодсон байгаа. За тэгэл яах вэ? Маа хоёр гай тэгээ уучраа болоо тий ингээ хоёлаа цог дэлхийн аваргыг 4 удаа ялъя малъя гэж хөөх юм яриад нэг хүүхэд насны мөрөөдлөө яриад за ингээд дуусч байгаа. Буцаад тоглолтод орцгоё. За мэдээж Барогийн голоор онооны харьцаа 2-2 болсон болохоор Францын талаас бөмбөг гарнаа. Францын холбогч Хьюго болохоор өөрийнхөө баруун зүүн жигүүрийг дагуулчингуудаа яг л гурвалсан давталгаа гээд гуруулаа яг л нэг ингээ чигээрээ гүйжэдэг. За миний ойлгож байгаа нь болохоор энэ loophole dribble гэдэг нэг тийм цоохны нөхний хуваалт гээд одоо нөгөө хоёрын талд зогсож байгаа хүнээ л бэйтлэнгүүтээ өөрөө бөмбөг авч яваад ахыг хэлж байгаа юм шиг байлээ. За энэ хүү солиотой техникийг ашигласаар манай хагас хамгаалагчдаар тулж ирдэг л дээ. Яг тэрхүү мөчөд Локи одоо Хьюгогийн ардаас гарч ирэнгүүтээ шууд урагшаага гүгээлсэн. Мэдээж тэр Локигийн хурдыг гүйцэх хүн байхгүй. Тиймээс хажуудлаас нь одоо манай Ахмад бол Оливер Айку ингээ зогсоох гэж үзэх боловч Локи араас нь ирж байгаа бөмбөгөөч харахгүй асаа хурдан шууд чигээрээ гүгээл эхэлдэг. Тэгээд ийм солиотой хурдан гүйхээс нь өмнө отон болохгүй тулд энэ одоо хурдан гүйхийн тооцоолоод бөмбөгийг өгч чадах хүн угаасаа Хьюгоос өөр байхгүй л байна л да энд. 23 майл цагийн хурдтай 28 хоошоогоо иргэдэг пит секундын одоо тийм юу мэрс үү ямар хэцүү юм ярьд юм бэ. За мэдхгүй би тооцоолж ч байгууд уншиж чадахгүй нам тэгээд амар юм хийсэн байл үү дээ. За тэгээд нөгөө хойноос ирж байгаа бөмбөгийг Локи бүр харагчгүй шууд манай хаалга руу цоогч нь it's even possible I mean yeah it's possible because it's fucking Loki man. Okay thank you. За ийхүү бид тэр Хьюгогийн тэр мангасыг бүтээгээд 4 удаа дэлхийг авна гэдэг мөрөөдөл ерөөсөө хий хоосон биш гэдгийг энэ довтлогоноос харж чадчихлаа л да. Онооны харьцаа ингээд 3-2 болж байгаа мөрөд довтлогоо эхлээд шууд гол хийдэг easy peasy holy Christ. За манай Буллокийн гаюуд бол жигнээс бууж өгсөн сууж байгаа байхгүй те. Яаж одоо сэнийхийг зогсоох вэ? Бид нар баг харийнхэнтэй тоглоод байна ухааны юм ярьдсан байдаг. Энэхүү довтлогоны араас эго болохоор сэлгээ оруулж ирэхээр шийдсэн юм байлээ. Тэрээр Риог авч Эйта Отоё гэх нөгөө нэг залууг оруулж ирсэн байдаг.
За та нар сайн санахгүй байл энэ Эйта Отоё ч болохоор энэ баг Карасогийн best friend байхгүй энэ хоёр чинь нийлэнгүүтээ хоцлол тоглол хийгээд байдаг. Ерөнхийдөө бол энэ одоо сэлгээгээр Карасо дээр төлөж тоглоё гэсэн санааг Эго багийнхандаа өгч байгаа юм байлээ. Гэхдээ яг нэг талаараа сайн байж болох ч нөгөө талаар болохоор те Рин Исаги хоёрыг Эго бүр огтхонч гол хийх боломжгүй гэж одоо тооцсон энэ байгаа байхгүй юу? За Эго санд ингээ хаягдлаа те мөрөөдөл энэ хүрээ дууслаа Рин бит хоёр яг юу хийж чадах вэ гэсэн бүр асар олон бодол одоо тэр Исагигийн толгойд явж байгаа. Гэхдээ нэг одоо сонин зүйл нь болохоор Исаги улам бүр ингээ догдлоо те сэтгэл нь хөөрөөд байдаг байхгүй юу? Тэгээд одоо өөрөө эцэст нь нэг анзаарж байгаа юм шиг байгаа. Нё Эгослиг дуусны дараа Рин Исаги хоёр чинь номер 1 болцгоосон да. Яг тэр мөчөд одоо Исаги ингээд сэтгэл нь ханаад одоо нэг номер 1 гэсэн судлаад хадгалж байгаа тэр нь хангалттай гэсэн одоо майндсеттэй болцсон байсан байхгүй юу? Харин энэ одоо те өөрөөсөө илүү хүнтэй Хьюготой уулзснаар те ингээд өөрийнх нь өлсгөлэн байдал улам сэргээд одоо Эгон буцаж гарч ирж байгаа. Тэгээд яг хөө энэ Хьюгогийн ярьсан зүйлийн 99% ингээд зөв байж болно л да. Гэхдээ үлдсэн ганц хувь. Яг тэрхүү үлдсэн ганц хувь буюу Эгогоороо одоо би улам ингээд доглоод байгаа юм байна гэдгийг Исаги ойлгосон байдаг. Ийхүү одоо Японы талаас бөмбөг буцаа тоглолтод орно. Бидний мэдхээр Карасо дээр угаасаа баг толгоолж боссон байгаа. Ийхүү Карасо, Хиори болон шинээр орж ирсэн Эйта Отоё нар бөмбөгийг хоорондоо дамжуулсаар урагшааг үүдэг. Отоё дээр бөмбөг ирэх мөчөд болохоор бүгдээрээ ингээд те энэ угаасаа цаашаа дамжуулах нь бааргүй гэж боддог боловч өөрөө бөмбөгийг тунгуудаа хаалганы зүггүйгээд эхэлдэг. Дүүний багийнхан болохоор хоёр бодолтой байдаг л да. Нэг нь болохоор наашаад дамжуулаач гэгээд харин Карасо болохоор өөрөө зөхөө гэдэг хэвгүй юу? За ийхүү Эйта Отоё зөхөхоор шийджээ. Нэг ингээл нөгөө нинжагийн цэцүү хийгээд шууд хаалгараа зогсон болооч тэрхүү бөмбөгийг Локи хааж таарнаа. Локи ч гэсэн те нэг давгүй давтлагч ороод ирсэн болтой. Гэхдээ би чамайг харж байгаа нөхцөлд чи хэзээ ч намайг давж гаргагуудаа гол хийж чадахгүй гэсэн зүйлийг хэлдэг. Локигийн хаалтанд орсон бөмбөг ойсоор хоошоогоо гарч ирнэ. Тэрийг Хьюго авах гэж байдаг. Гэтэл баг энэ тоглолтын түүхэд анх удаа манай Исаги хаанаас чивэ нөгөө пазлуудаа эвлүүлчингүүтээ буцаа гараад ирэнгүүтээ Хьюгогийн уртлыг бөмбөгийг аваад урагшаага явна. Гайхалтай. Тэгээд энэ Хьюгогийн локкор болохоор те хамгийн шилдэг хөлбөмбөгч байгаа, хамгийн шилдэг хоёр дахь хөлбөмбөгч байгаа гэсэн нэг юм яриадсан да. Исаги болохоор би тэр хоёрыг чи аль нь ч бишээ. Би бол зүгээр босогч, надаас илүү хүн сайн хүн байж л байвал би тэрийг нухахаар очихл болно гэсэн зүйл хэлдэг. Нөгөө талаас болохоор Хьюго айгүй гайхсан байдаг л да те. Исаги яаж энэ бөмбөгийг энд ирэхийг мэдвэ? Угаасаа энэ цохилд орохгүй гэдгийг мэдчихсэн юм уу? Ухааны бодож байдаг. За тэгэхээр дараагийн одоо үйлдэл нь юу байх вэ? Энэ одоо цохоход дэндүү хоол газар байна. Эсвэл өөрөө намайг хуураад гарах уу гэсэн Исагигийн дараагийн үйлдэлийг таамагласан байдаг. Инхүү Хьюго дайраа тэр Исагиг тулаанд дуудаа. Исаги мэдээж Хьюготой хуурцаа гарахгүй тодорхой. Тимээс хажуудалд байгаа хүн рүүгээ дамжуулт тэр нь Карасо байдаг л та. Бүллокийн залуус бүр тэр чигээрээ дээрэс нь Карасо хүртэл өөрөө гайхчихдаг л да. Исаги яагаад наашаа өгч өгсөн бодолтой бүгдээрээ байж гин. Ерөнхийдөө бол Исаги өөрийгөө энэ Карасо төвтэй энэ багийн тоглолтод оруулж ирж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд бүр тэр айлын хамгаалагч дундуур Чарльз Хьюго хоёрын голоор бүр аягүй солиотой дамжуулт хийгээд урагшаага Карасо руу хаяад өгдөг юм. Харин нөгөө л баг ингээд шүдээ 100 те баг цосмос асарч байгаа нэг хүн болохоор Рим байгаа байхгүй юу? Яг энэхүү ярилцахаар үндсэн цаг дуусаж шүүгчийн мэдлэгийн 2 минут үлдсэн байдаг. Ерөнхийдөө айл багасаа баг сүүлийн давталгаа байж болох ус давталгаа энэхүү давталгаанд одоо Исаги болон Карасо хоёр цогтой урагшаага гүйжээн. Исагигийн ард Хьюго гарч ирснээр би яагаад чам төрөнөөс хойш юм заагаад байгааг ойлгож гинөө гэдэг байхгүй юу? Одоо энэ Франц 4 удаа дэлхийн аваргыг авахын тулд тэднэрт ингээд тохирсон илүү хүчтэй ингээд өрсөлдөгчд хэрэгтэй юм л дээ. Тиймээс одоо энэ Хьюгогийн боддог одоо тэр нэг хөшүүргийн одоо хувь тавилан гэдэг сони байгаад байгаа да. Тэрэнд нь одоо Япон тэнцэж байгаа гинэ. Та нар одоо манай өрсөлдөгчд байхад зөхнөө гэсэн үгийг илэрхийлж байна. Харин Бүллокийн залуус нар болохоор бүр айгүй амжилттай тоглож байдаг л та те. Өмнө одоо гурвуулхнаа ингээд тогложсэн бол тэрэн дээр Исаги нэмэгдээд илүү үр бүтээлтэй ингээд Бүллок шин төрсөн юм шиг л харагдана. Ийхүү одоо бөмбөг дамжуулж явсараагаад Карасогийн хөл дээр ирэхэд хоошоогоо шууд Хьори руу хаяж өгөнгүүтээ Карасо нөгөө хоёр хамгаалагчийг дарж авсан ихний годыг хийсэн байрал дээр өрөөд ирнэ. Гэхдээ өөрөө цохохоос илүү том боломжууд байгаа хгүй юу? Баруун талд нь Шидо, зүүн талд нь Баро гэж байгаа. Яг аль руу нөхөх вэ гэдэг одоо ерөөсө шийдэж чадахгүй байгаа тань Хьоригийн хувьд. Гэхдээ одоо Шидо Баро хоёр ингээ зүгээр суугаад байхгүй шүү дээ. Одоо Барог болохоор Хьюго, харин Шидо болохоор Чарльз хамгаалахаар ирсэн байдаг. Тэгээд одоо өөрөө бөмбөгтэй Хьори дээр болохоор Локи бүр асар хурдан нэг амар амтнал өөдөөс нь гүгээд ирж байгаа нь харагдана л та. За ингэснээр Хьори одоо өөрөө цохохоос бүр ямар сонголтгүй болж байгаа. Даач шийдвэрээ гаргахгүй зөндөө удасны улмаас Локи одоо Хьориг гүйцэд төрөөд ирнэ. Тоглолт дууслаа гэсэн үгийг бүр амар тийм хар мар дээр бичсэн хэлдэг. За ингээл дөгөө нэг хонглын үзүрдэх гэрэл алга боллоо гэж баларцсан зогсчээд л хаанаас шимбэ Исаги гарч ирэнгүүтээ Хьори нааша бөмбөгөө өгөө садиста гэсэн байдлаагаар орилоод урагшаа гүйж ийн. За мэдээжийн хувьд угаасаа Локидэд тулцсан хэцүү байдлаагаа Хьоригийн хувьд угаасаа дамжуулахаас өөр ямар сонголт байхгүй. Исагиро дамжуулсан бөмбөг ирж явах мөчд айлын батаар бүр хөлсөн цуцсан сандарж байгаа ч те ямар чөлөөтэй боломж гараад ирвэ гэсэн байдалтай байж байна.
Гэхдээ энэ тийм чамар байхгүй болтой. Баарог хамгаалжсэн Хьюго яагаад ч Исагийн урд гараад ирсэн байдаг. Яг энэ Хьюгогийн нүдэнд болохоор те Исагийн бүхий л боломжит байдлаа ингээ ашигласан харагдаж байгаа байхгүй юу? Чи ингээд Карасугийн системд орон байж өөрийнхөө голыг хүссэн юм уу? Эсвэл надтай адилхан те хоёр дахь шилдэг болгонгуудаа багийнхантаа бөмбөгөө дамжуулах уу? Хувь тавилангаа өөрөө сонгоо гэд нэг амар хөшөөрөг дундаа нэг амар дүгэл үүсэж байгаа юм тэнд. Исагийн хариуд болохоор тодорхой байдаг л та те. Би бол аль нь ч бишээ. Би тэр ихэнд яриадсан ганцхан хувийн Азан дээр л толгуурлж одоо тулдах болно гэсэн зүйлийг Исаги илэрхийлдэг. Тэгснээ урагшаага гүүхш эргэж харангуйтаа бөмбөгөө авахар болж байгаа Исагигийн хувьд. Яг Хьюгогийн өнцгөөс болохоор Исаги одоо яах гээд байгааг нь мэддэггүй байгаа шүү дээ. Ирж байгаа бөмбөгийг шууд зогсох уу эсвэл баруун зүүн рүүгээ хуурж гаргах уу гэсэн. Яг тэрхүү яриулахаар Исагийн одоо Хьюго тондоч нэг зүйл хэлнэ. Би тэр ганцхан хувийн Аз гэх ялах боломжн дээр өөрийн эго болон хувь тавилангаа даатгаад тэ мөрийцөөд одоо энэ цогцолтыг хийнэ гэж хэлдэг. Ингэснээр чамайг одоо буулгаж авнаа гэсэн зүйлийг ерөөхдөө илэрхийлж байгаа. Хьюго ч гэсэн Исагиг бүр сайн ойлгосон байдаг. Тэгвэл наад те Аз гэсэн зүйлдээ чинь толгойлж хоорондоо тулалдъя гэсэн зүйлийг бас Хьюго илэрхийлнэ. Яг энэ үед болохоор те бүхий л зүйл Аз дээр толгуурлаж байгаа те Исагийн бөмбөгөө хаашаа гаргах уу, яаж цогох уу эдэр гэдэг бол бүгдээрээ л Аз заяа. Тэгээд яг одоо энэ үеийн тэр хоорондын тэмцлийн энэ зураг мөргийг ямар гоё зурсан энийг харалтаа та нар бүр ёо. За Исагид болохоор те баруун руугаа гаргах, зүүн рүүгээ гаргах гэсэн 50% л боломж байсан. Яг тэрхүү 50% боломжтой Хьюго олдож зүүн рүү дарж агаад Исаги баруун руугаа бөмбөгөө гаргацдаг. Яг тэр хэлхаар Исаги хэлж байгаа байхгүй те. Би яллаа. Миний азан цөгдөн мөргөө Хьюго гэж хэлдэг. Исаги маань шууд зүүн хөлийн агаар дээрх шулуун цохилтоо хийх гэж байна. Ерөнхийдөө л гуйдаг чинь. Даанч Исагигийн аз тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэрхүү цогч байгаа бөмбөгийг хаанаас юм бэ мангас олцоор ин газаргүйтэй. Исаги чи намайг мартаагүй үстэй. Би л байхгүй болохгүй баханы мэрэнгуудаа гарч ирэнгүүтээ бөмбөгийг одоо цугтаа цогтөг гэх юм уу? Би бол яг энэ ийм хоёр хүн гээд зэрэг хүрээд цогтаа цогтөг цохилтыг болохоор Инэзума 11 дээр л хамгийн сүүлд харсан баг. За тэрхүү цохилт болохоор тэ одоо айлын хүмүүс Буллокийн залуусын голоор явсаар шам мөргөө гаргаад ирнэ. Чавстын дээдлийн шоныг мөрөгчдөг юм аа. Яа. Яг тэр сүүлийн мөчөд бүгдээрээ бүр шок заяа. Гэхдээ яг тэр үед нэг шоконд ороогүй ганц хүн байгаа. Тэр хүн болохоор Буллокод салах ёс хийж байгаа Жулиан Локи байж таарнаа. Хөөөрхи Исаги бүр нэг цусаараа тээгэл гэж одоо Хьюготэй Азны тулаанд нэг эсрэг нэг хийчихгүйтэй хожоод араас нь тэгээд ринд ингээд нэг тийм одоо юугмэр чимтэй молиг өмхүүлчихэж байгаа. Рингд боломж үүсгэж байгаа. Энд эсвэл яачж байгаа. За мэдэхгүй яачаа. Ер нь яагаад байгаа юм бэ? Уг нь ринг тэнд байгаагүй бол одоо Исаги өөрийнхөө голыг уусвал бүр яаж ч утсан хийчих байсан да. Даан чаанаас чимбэ ринг гарч ирэнгүүтээ өөрийнхөө голыг бас хүссэн байх нь вэ штэ. Уг нь одоо манай дасгалжуулагч Эгогийн хувьд болохоор бүгдээрээ л гол хийхийг хүсэх ёстой. Рины хийсэн үйлдэлт нь зөв байгаад байгаа байхгүй юу? Яг энэхүү бодлонтэй Буллок анханасаа алдаа байсан юм биш үү гэсэн бодлыг Исаги төвлөдгөлтэй. Яг одоо тэгээд тэр нэг одоо бодлыг зөвтгөж байгаа ч юм уу эсвэл яг тэгээ бурхан ийм зүйл болох ёстой гэсэн юм уу? Хьюго ганцаараа явсаар Буллокийн хаалганд ахин нэг голыг хийдэг. За ийхүү онооны харьцаа 4-2 ч боллоо. Одоо эцсийн мөчөд цаагч дугарлаа шүглж үлээгдлээ. Ийхүү тоглолтын харьцаа ингээд ер нь Японы ялагдлаар одоо Буллокийн ялагдлаар Францын ялалтаар дуусчихин. Яг тэрхүү голыг хийчихгүйтэй одоо Локи болохоор тий ямар өөдөртэй юм болчихоо. За харьж унтын ухааны царай гаргацсан байж гин. Хьюго болохоор бас араас нь хэлж байгаа байхгүй тий. Баахан довтлогч талбай дээр гаргацсан. Сүүлдээ тэр довтлогчийн гаяагаас болонгуудаа ингээд ялагдлаа. Ингээд Буллок одоо ингээд баяр хүргье. Ялагдсан баяр хүргье ахын ярьчээдэг. Исаги маань мэдээж мөчөөгөө өгөхгүй те. Йоо чиний хувь тавлаа угаасаа л надад ялагдах байсан. Чи надад ялагдсан. Удахгүй чамайг гүсч гутаа нухнаа гэсэн зүйлийг одоо Исаги илэрхийлдэг. Хьюго ч тэгээ аргашаага пис сайн гарангуудаа за жин ор ярстай ядаргаатай гоо юм а. Гэхдээ яг дараа уулзъя чамайг нөх өдрөө хүлээж аяа гэдэг ингээ хөөрхөн бифтэй салж байгаа. Харин чаваас нөгөө талд Наги болохоор энэ идтэйгээ нийлцгээд үр хамаар амнаас нь цус гарцсан нилээд хөө хэцүү байдалд байна өө. За энэхүүгээс манай Буллок манга спойлерын 15 дахь бичлэгтээ цуг байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд ерөнхийдөө Буллокийн манга энэ хүртэл баг гүйцэд ирсэн болохоор дараагийн Английн тоглолт хүртэл баг бичлэг оруулахгүй гэж бодож байна. Тиймээс тэр хүртэл өөр манганууд оруулах болно. Энэ манганы санаа байлын коммент сект бичээрэй guys. Тэгээд see ya.